сайн байцгаана уу сонсогчдоо. Подкастын ээлжид дугаар та бүхэнд хүрч байна. Тэгэхээр энэ дугаартаа бид эрэгтэйчүүдийн эрүүл мэндтэй холбоотой асуудлыг онцгойлон бас та бүхэнд хүргэж ярихаар бэлтгээд байгаа юм. За тэгэхээр энэ дугаарын маань зочноор 20К клубын үүсгэн байгуулагч Инх болт. За мөн эмч Наранбатнар. За подкастын маань зочноор урагдаад байна. Тэгэхээр та хоёртаа энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа өрөө мэнд. За их баярлалаа. Хурц оролцуулж аваад талархаж байна. За 11-р сар бол ер нь онцлогтой сартай ялангуяа за дэлхийд дахна бас өөр бусад улс орнуудад за эрэгтэйчүүдийн одоо эрүүл мэндтэй холбоотой энэ асуудлыг анхаарч үзье гэсэн одоо аяныг нэгэсэндээ баг зохион байгуулж байгаа гэж хэлж болно. Тэгээ Новембер гэд нэрлэлчихсэн. Тэгэхээр энэ аяны талаар бас хэлээд мэдээлэл өгвөл. За энэ аян бол анх Австралиас үүссэн юм аян байгаа. Эрчүүд эрүүл мэндэд анхаарья гэд. Энэ бол зөвхөн одоо нийт эрчүүдийг уриалаад ингээд зогсохгүй бас нөгөө өвчтэй одоо жишээл эрчүүдийн дунд бас өөрсдөө бас өвчин байна. Жишээлбэл одоо төрөв булчирхай хийгээд одоо бусд асуудлууд их байдаг. Тэгэхээр тийм өвчтэй хүмүүстэй бас ингээд сайн санааны хандив цуглуулж туслах зорилготой эрчүүдийн эрүүл мэндэд анхаарч гэж сануулдаг. No Shave November буюу ийм нөгөө захлаа хосдгоо 11 сар гэдэг ийм нэртэй аян байна. Тэгэхээр энэ аяныг бол одоо 20К клуб ингээд хэрэгжүүлэхээр ингээд эхлүүлж байгаа. 11 сарын 11-ээс эхлээд 12 сарын 12 хүртэл 1 сарын хугацаанд явна. Хэд хэдэн зорилгыг бид нар тавьсан байгаа. За юу гэхээр за 1 сарын турш сахлаа хосохгүй ургуулахар чинь нөгөө эрэгтэйчүүд нөгөө сахлын татварыг авах мөнгө хэрэглэж байгаа юм л да. Тэгэхээр яг 7 хоногт нэг удаа татварыг хэрэглэдэг гэдэг ингээд үзвэл 4 татварыг авах мөнгө бол хэмнээд. Тэгээ тэр мөнгөө яадаг вэ гэхлээр бүгд ийм эрчүүдийн эрүүл мэндийн сан таньвалдээ. За тэгээд тэр нь яах ёстой вэ гэхлээр түрүү ярьж байсан нөгөө төрөв булчирхай болон бус асуудалтай эрчүүдтэй эмчилгээнд нь мөн одоо тэр талаар боловсрал олгоход зарцуулдаг ийм сайн санааны юм юу байгаа. За энэ дээр бид нар яах вэ гэхлээр зөвхөн энийг чиглүүлээ зогсохгүй эрчүүдийн одоо ахуйн ариун цэврийг бас нэг дахиулцгаа хийгээд эрчүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгтээ бас их сайн хамрагдаач. Бид одоо нэг хэд хэнэггүй зангаасаа болоод урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахгүй явсаар тэгээд өвчлөөд одоо эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зүрх бол баг 10 хэмжээнд 10 насны зүрхтэй байх хэмжээнд очсон. Тэгэхээр энийг одоо багасгахын тулд бид нар урьдчилан сэргийлэх үзлэгтээс хамрагдаач гэж уриалж байгаа. 3 дугаарт бол бид нар эрчүүд одоо бидний бүр уламжлалуулаад ирсэн нэг юм байгаад байгаа. Юу гэхээр нөгөө Монголын ард түмэн нөгөө эр хүн ойлгосгүй ч үгүй юм уу? Эр хүн илүү өглөхсгүй байд юм уу? Эр хүн одоо хогоо асахсгүй байд юм уу? Ийм сонин юмнууд бол бидэрт ингээ байдаг. Тэгэхээр тэр уламжлалт менталитийг бол арай өвдөж орчин үер хүн жоох ойртуулъя. Эр хүн бол хоолоо хийдэг байя. Эр хүн хогоо асахдаг бай. Дээрээс нь эр хүн бол одоо уйлдаг байя гэж. Тэрнийх нь л одоо бас нэг хууль шоолгоод юм ингээд ах шаардлага баха гэж ингэж уриалж байгаа. За дөрөвт нь бол одоо зөкстэй хэрэглээ. Эрэгтэйчүүдийн зөкстэй. Тэр бол бас их чухал сэдвүүдийн нэг яагаад гэхэлэр нөгөө бид нар чинь одоо арх согтууруулах ундаг хэтрүүлэн хэрэглэснээс болж аваарсал янз бүрийн одоо навчин зүйлэн гэмтэлт их орж байна. Тэгэхээр энэний зөкстэй хэрэглээг бас ярьж дугарах цаг болсон юм байна гэд. Ийм дөрвөн гол мессежийг бид нар 1 сарын хугацаанд юу хүргэе гэсэн тийм зорилго тавьсан. Тэгээ No Shave November аяныг эхлүүлж байгаа эр хүн гэдэг аяныг. Одоо гендергээ сүүлийн үед ойлголт яриад байгаа шүү дээ. Гэтэл тэр ойлголт маань эрэгтэй хүн, эмэгтэй хүн хоёр за хүүс ер нь бол одоо ингээд хүүс харгалзахгүйгээр л хүн болгон тэгш эрэгтэй гэдэг утга яваад байгаа тий. Гэтэл өнөөдөр бид нар яагаад энд заавал эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, за сэтгцийн эрүүл мэнд гэл эрэгтэй хүмүүс рүү чиглэсэн энэ асуудлыг онцолж яриад байна вэ гэдэг дээр та хоёр маань юу гэж бодож байна? Наранбат эмчийн хувьд бас энэ дээр юу гэж бодож байна? Би одоо энэ 20К-гийн санаачилсан энэ үйл ажиллагаанд үнэхээр идэвхтэй оролцоод энэ челленжд оролцоод бас ингээд захлаа оруулаад 5-6 хонжийн. Тэгмэд бас их сони юм байна. Маш олон хүн гайхсан байдалтай асуу юу болов яав те. Манай эхнэр хүртэл одоо наач муухай байна. Ийм байдал үүсэхгүй гэх те. Тэнгүүж яг ингээд би сэтгэлээрээ чинь ингээд бас би ингэж сахлаа тавьж үзэг болохоор сонин содон бод юм л та нөөдлөр болохоор би ингээд гайхсан хүн болгонд ийм байт юм уу гэж таниулаад яриад явах тэгэхээр өө тийм үү сони тий
гэд ирээд тангууд би бас энэ одоо Монголд бол бэрхшээлтэй асуудал их л байна л да тийм ингээд замын төвчрэл хотжилт одоо улс орны хөгжил эдийн засаг гэл тийм тэнгууд одоо ярих юм бол ядсан юм шиг дахиад нэг ирчүүдийн талаар ингээл коншигнал бэрхшээлтэй болохгүй байна гэж ярих үгүй юу гэд ингээд хувь нөхөн бодоод хатвал үнэхээр дуурах цаг нь болсон байна. Биднес гендерийн асуудал их ярьдаг ч гэсэн тийм яагаад ирчүүд маань амиа оролт нь өндөр байна. Архитект нь өндөр байна тийм тамхи таталт нь өндөр байна. Дунж наслт нь эмэгтэйчүүдээс юугаараа яагаад бага байна тийм тэрийг тэгээд яг би бол энэ сарыг энэ хөдөлгөөнд оролцоод хувийн хувьд бол хин нэгнээс тусламж юм уу хин нэгнээс буруу хайхгүй ирчүүд мань өөрсдөө одоо шийдвэр гаргая өөрсдөө одоо өөрчлөлт хийя те сахлаар уулзгая тэр хугацаанд одоо тэр өөрсдөөсөө шалтгааллах бүхнийг өөрсдөө хийх хэрэгтэй юм те тэгээд энэ бол надад бас энэ хөдөлгөөнд оролцох нэг гоё сэтгэл хөдлөл өссөн юм болохоор ингээд эр хүнд бол хайр байдаг гэж тэр бас үнэн л те хүн болгол сайхан амьдрий хайр сэтгэл хөдлөл байдаг те тэгт яагаад ирчүүд маань тийм байхгүй юм шиг болчихов те биднээс өөрсдөөсөө тэр буруугаа хайгаад өөрсдөө тэр шинжилт юм хийвэл болдгоо юм уу те хин нэгэнд одоо биднээс туслаач ирчүүдийн асуудлыг яриач одоо ингэж тэгэж ихэсээ илүү ирчүүд маань өөрсдөө тэр итгэн юмгийн сард эхлүүлээ л та те эрүүл мэндийн үзлэгт оруулъя тэр бэлэг хэрэгтнээ ариун цэврийг сахихад оролцъё яагаад болохгүй гэж би бол эмчийн хувьд бол тэр талаас нь бол маш их дэмжиж байгаа ирчүүд тэгээд одоо хүүхдүүдээ биднээс хүмүүжүүлэхдээ чи ирээдүйд одоо гэр бүл авч явна тийм учраас бол маш хариуцлагатай байх хэрэгтэй эрдэм бодлогоос илүү хамт эрүүл мэнд зөв хандлага чухал шүү гэдгийг хэлж ярья тий тэрийг одоо өдөр мэдээж өөрчлөгдөх байх гэхдээ Монгол улс орчин тогтнож байгаа тохиолдолд олон л 11 сар тохиолдох байх. Энэ одоо зүг эхлээд те энэ хөдөлгөөн өрнөд ингээд яваасаа гэж бодож байна. Тэгээд ер нь яг уянгагийн үед бол бас хүндэх болцсон сэдв гэж бодож байна тийм. Тэгэлгүй. Ер нь одоо жишээлбэл гендер гээд эсвэл одоо хүчирхийлэл гээд ч юм уу альва асуудал ярихаар за хоёр хүүсийн жишээлбэл тэгш боловсрал эзэмшиж байгаа байдал нь өөр болоод ирэхээр хүчирхийлэл үлдэгдэх нь одоо эрэгтэй хүн хүчирхийлэгч байх нь арай илүү байдаг ч юм уу. Тэгээд илүү одоо архин дондох эмгэгт өртөх нь илүү байдаг ч юм уу гэдэг асуудлууд тэнцвэр нь ингээ алдагдаад ирэхээр аль нэг тал руугаа л хэлбэдэг юм байлээ л дээ. Яг тэр чиглэлээр сурвалжлага бэлтээ явж байгаа. Тэгэхээр одоо жишээлх юм бол хавдраар нас орж байгаа хүмүүс ч гэсэндээ эрэгтэйчүүд бас зохилж юм. Төрөний хэлдгээр амиа оролт дээр бас эрэгтэйчүүд зохилж юм. Тэгэхээр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахгүй та хавдарчин бол дийлэнх нь л хожуу одоо оршлууснаас болж байгаа шүү дээ. Тэгээ яг эд хөдөлмөрийн насан дээрээ гэр бүлийнхнийгаа одоо ингээ орхиод нас орчдөг ийм жишээнүүд байгаа. Сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд бол бараг тэр тал руугаа анхаардагчгүй ойлголтгүй эрэгтэйчүүд бол бас байгаа шүү дээ. Эмэгтэйчүүд бол харьцангуй одоо сэтгэл зүйчд очдог ч юм уу нэг иймэрхүү зүйлийн ойлголт бол сүүлийн үед бас харьцангуй гайг болоод байна уу гэж хараад байгаа юм. Тэгэхээр эрэгтэйчүүдийн хувьд яг одоо амьтанд тулсан тэ эрүүл мэндийн асуудал за сэтгэл зүйн талаар мэдлэг ч юм уу ийм юм тутмаг байгаад байгаа нь ер нь бас өөр шалтгаан нь юутай холбоотой гэж болох вэ? Би одоо харин тэр эрүүл мэндийн байгууллагт хандж байгаа хүссэн харьцаа гэдээ харахад 0-оос 19 наснд бол ер нь ижлэх юм байна. Тэгэхээр одоо тэр эцэгчүүд хүүхдүүдэд бол ижлэх анхаарч ирэх гэсэн үг. 19 нас хүртэл нь бол эцэгчүүд шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Эрүүл мэндийн үзлэгт оруулах уугүй юу яах вэ гэдэг. Тэгээд яг ижлэхэн явж ирсэнаа 20 нас болонгууд ирчүүдийнх 38 болоод эмэгтэйчүүд 62 болчихж байгаа байхгүй. Тэгэхээр яг эмэгтэй хүн болохоор байглаасаа би үр удмаа үлдээн одоо эрүүл сарвал байж эрүүл хүүхд төрүүлнэ ч гэдэг юм те тэр менталитегаар эцэгчүүд юм уу эмэгтэйчүүд сайн бэлтгэгдсэн байна л да. Ирчүүдийг бол за чи нэг боловсролтой болоодох нэг хар гэр аваад яваадах те эрүүл мэнд бол нэг боловсрол эзэмших мастер болоодох те доктор болоодох л гэсэн тийм хандлага яваадах шиг. Тэгээд тэр хандлага маань ерөөсө 65 нас хүртэл өөрчлөгдөхгүй. Ирчүүд төмрөөр ийцэн юм шиг л зүтгээд идэг. Тэр хүнд одоо хүн болгонд л
уцаж байгаа бэрхшээл зовлон байгаа шүү дээ. Тэгвэл тэрийг ингээд хуваалцдаг ч юм уу, ярьдаг ч юм уу те. Тэгээд тэр нэг юм за иргэн шиг байлдаа гэсэн тэр гүндүүгүү гэх юм уу те. Тэр нь одоо ямар байдлыг хэлээд байгаа. Тэгэхээр тэрийг биднээс ингээд үндэснийхээ хэмжээнд ярилцах хэрэгтэй байна л те. Яг тэр гүндүүгүү ир хүн гэж юу хэлээд байгаа юм те. За эмэгтэйчүүд маань нийгэм маань ямар юм дөнгөөгөө хүсэж байгаа те. Ямар байвал тэр аж аргалтай байх юм те. Тэрийг биднээс ярилцмаар байна л те. Босрол бол чухал байна ойлгогдлоо. Одоо эмэгтэйчүүд маань яг босрлын төвшингээр аваад үчих юм бол англи хэл мэддэг төвшин те. Мастер, докторийн зэргийн төвшин гэхэд бол эрчүүдээс ингээд аль салбарт босрлын ялгаа гараад ирлээ л те. Тэнгүүд тэр босрол гэдэг нь өөрөө мэдээлэл авсан мэдээлэл анализ хийхтэй тэгээд дүгнэлт гаргах тэр процесс маань эрчүүд минь алдаад байгаа шүү дээ. Архинд яагаад онтож байгаа, тамхинд яагаад орж байгаа те. Тэр цаад хүн чанар юм ойлгохгүй ч юм те. За стрессээ тайлахад бид юу хэрэгтэй байгаа, юу чухал юм те. За гэр бүлээ хүндэлж хайрлахад бид юу дутаад байгаа. За эмэгтэйчүүд маань тэгвэл эрчүүдтэйгээ тэр гүндүүгөө хүсээд байгаа байдалтай байлгахад юу хэрэгтэй байгаа те. Биднээс эрх хүсэний хувьд бол бас юу чухал юм те. Гэр бүлд одоо тэр ачаалттай байхад бид тэр талаас нэгэд ярил одоо нэг юм хүлээж авах те. Илүү далайцтай явах те. Мэдээж тэр энэ хөдөлгөөнийг анх гаргасан улсууд бол эмэгтэй хүнд байхгүй ганц хэрэгтэй л төрөв хүчрэх шүү дээ. Эмэгтэй хүнд байгаа. Тэр төрөв хүчрэх хавдрын асуудлыг бол эрчүүд л ярихгүй бол өөр юм ярихгүй. За эмэгтэй хүнд ганц л байгаа нөгөө өндөвч гэдэг хэрэгтний давдрын талаар бол эмэгтэйчүүд л ярина шүү дээ. Тийм болохоор яг анх үссэн санаа бол тийм шиг байна. Энэ талаас чинь биднээс өөрсдөө л ярьж ойлгохгүй хин ярьж ойлгох юм бэ? Энэ асуудлыг чинь хин сөхөх юм бэ гэдэг байдлаар ярьсан байна. Тэгэхээр Монголд энэ хэлбэр нь хөгжихдээ бол биднээсийн энэ хөдөлгөөнийг дэмжих хаан улсууд ойлгосоо гэж байгаа юм бол арай өргөн болоод байна те. Тэнгүүд миний хувьд бол хамгийн эхлээд биднээс эрүүл мэндэд анхаарья. Монголчуудын эрүүл мэндийн алдвал бүхнийг алдсан тооц гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр сайхан уламжлал шүү дээ. Биднээс эрүүл мэндийг маш хэрхэмлдэг тийм арт хүн байсан байна. Нүүдлийн соёлтой тийм хатуу ширүүр амьсгалтай газар чинь эрүүл сарвал байж ижлэн хэтэх амьдрах байсан байна. Тийм болохоор биднээс тэр энэ асуудал эхлээл эрүүл байх тийм. Одоо архитект гэдэг бол нэг бас л дон химийн бодсон л донтцсон нэг хэлбэр. За амиа орлол гэдэг бол маш олон сэтгцийн нүгтээс болж байгаа шийдвэр буруу гаргаж байгаа тийм. Зөвхөн өвчин байна. Тэгээд биднээс тэрийг дандаа өвчин талаас нь харахгүй дандаа ингээд үзий ядалцсан юм уу? Тэр хүний өөрийнх нь бидний хавдартай юм нэг хөлөө гараа хувцсан хүнийг бол өвчтэй юм гэж туслая гэдэг үг шүү дээ. Тэнийг маань өөрөө тэр усуудыг өвчтэй гэж харахгүй. Эрүүл байна. Таанаас дутаж эрүүл хүн шиг байл та гэдэг. Тэр чинь айл хэдийн эмэг болцсон тэр чинь тийм. Нэг бол анхын хөдөлгөөнийг өрнүүлэх гэдэг статистикийн төв газраас маш олон тоон байсан байлаа л да. Тэр талаараа тэн дээр бол юу яаж байгаа. Би ч одоо яг энэ хөдөлгөөнийг өрнүүлэхэд бол судалгаа хийгээд өөр судлаач болоод. Тэгээ тоо вариант тэрийг чийжлээд ингээд юу. Тэгээ юу хахад ер нь бол нэгээр бол Монгол төрчүүдийн зүрх судасны өвчин нэгээр гарч ирж ирчүүдийн дунд тийм. За тэгээд хоёрт бол нөгөө хавдар гэж гуравт бол одоо нөгөө гинти осол буюу одоо ирчүүч бас нэг юу байдаг шүү дээ. Осол гинтл юу гэдэг одоо авц замын осол ч юм уу эсвэл арх согтруулах хүнтэй хэрглэж байгаа гэдэг юу гэдэг юм уу. Нэг иймэрхүү өвчнүүд бол яг ихний юунуудад бол ингэж агсаж байгаа. За дөрөв бас нэг илжсэн юу гэхээр нөгөө нас баралтын харьцуулсан дүнг гэдэг ингээ харж байсан. Тэгэхэд бол за амиа хорлсон хүмүүс юм бол одоо 10 хүнд тэмээ 9 нэрхтэй байгаа байхгүй. 8-аас 9 нэрхтэй. Тэгэхээр энэ бол юу харуулад байна вэ гэхээр энэ сэдвийг бол ярих цаг нь болчихжээ гэдгийг харуулж байгаа. Яг чимээгүй бол чинь айгүй эмгэнэлтэй статистик харагдаад байгаа байхгүй. 35 хүртэлх насны залуус голдоо амиа хорлцоод байгаа. За тэгээ 35-аас дээш одоо 55 хүртэлх насны эрэгтэйчүүд бол арх өсөлт оруулах хунданд хэд ингээд онтоод тэгээ тэрнээс хамаарч нас баралт нэгсэж байгаа. Яг юм гараад тэгээд 55-аас дээш насны хүмүүс бол голдоо юм хавдраар одоо юу яаж зүрхсэтний өвчин бол хавдраар гэж бодож байгаа.
Тэгэхээр яг энэчнээс зүгээр ингээд локер ингээд эрүүл дүгнэлт ингээд хийх гээд оролтвол магадгүй тэр эрэгтэйчүүд маань одоо сэтгэлээ илэрхийлж чадахгүй юм уу? Ийм сэтгцийн эмгэг болтлоо ингээд дотгошоо ингээд юуг илэрхийлж гаргаж чадахгүй байгаагаас болоод магадгүй зарим нэг ингээд амиа орлох хэмжээнд юм уу? Эсвэл тэр арх секторлох хүнд хэтрүүлэн хэрэглэх хэмжээнд юм уу? Ийм хэмжээнд очиод байгаа юм шиг зүгээр надад зүгээр магадгүй гэж би зүгээр тэгж бодож байгаа. Тийм учраас бид тэр уламжлалт болсон одоо тэр эр хүн уйлжулдаггүй ингээ илүү өгүүлж болдгоо гэдэг юм. Ерөөсөө тэр хайрцагнаас гарцгаая гэж би уриалж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь эр хүн бол гэж яадаг. Бас нөгөө талаас ингээ харангууд монголчуудын бас нэг дээр бас нэг үг байдаг. Тэр нүглэр эр хүний нөлөөс үзсэн чаддаг ч хэлэхтэй. Тэр чи бас айгу төвхтэй нөгөө эрэхтэй тэгэлээ. Тэгвэл чи нөгөө нь бас нэг жарахгүй ч шигтэй айгу сэтгэлдэн сэгтэй ч шиг тий. Тэгэхээр яг энийг бол ерөөсөө шууд ерөөсөө аль тал нэг хайчаа. Энэ бол тийм сүрхий зүйл биш ээ. Зүгээр хүн л юм чинь мод чулуу биш. Сэтгэлээ илэрхийлж байгаа эсвэл нээж байгаа хэлбэр юм байна гэж зөвмөр ойлгочих. Бас хогоо асханкууд хэмбэр нунцдаг тийм эр хүн гэж юм байхгүй. Тэрэн дээр бол санаа зовох байхгүй. Чон алангууд хэмбэр сэргчиж гэж байхгүй. Тэгэхээр яг энэ уламжлалт болсон магадгүй бид ингээ өөрчлөх цаг нь олцсон ийм сэдвүүдийг бид нар бас ингэж гаргаж ирж ярьснаар одоо нэг жишээлбэл эрэгтэйчүүд ядчил нөгөө энэ сэтгэл зүйн бохимдлаа лам эсвэл өөр хүнд ч хэлэхгүй ингэж явж байгаад гэж хэцүү байдалд орох биш. Сэтгэл зүйчид шууд хандах хэрэгтэй байна. Эсвэл чөлөөтэй нээж ярьдаг бах хэрэгтэй байна. Одоо их нэртэй юм уу те. Ингээд чөлөөтэй нээж ярьдаг хэрэгтэй. Ийм одоо нэг агшин төвшин лөө гарцгаая гэж уриалаад байгаа юм ер нь. Тийм. Сэтгэл зүйчтэй холбоотой би нэг айгу сони юм сонссон. Сайхан нэг ярилцлага сонсч байсан байхгүй. Тэгсэн чинь тэр сэтгэл зүйч болохоор над дээр голдуу за нөхрийнхөө асуудлыг ярьсан эмэгтэйчүүд ирдэг. Тэгээд нөхрүүд нь болохоор одоо жишээлбэл нэг ерөөхдөө нэг юм хандлагатай гэж аахгүй. За амьдрал хавгаа босгочихъя, байртай болчихъя, машинтай болчихъя. За ингээд ерөөхдөө баг ингээд болчлоо. Цаашдаа нэх удаан наслаад юу яах юм бэ? Ир наслаад яах юм яшиг хүү адын төөг удаж явах гэж гэсний ерөөхийн нэг тийм хандлагатай байна гинэ. Зүгээр л одоо амжуулах хэвээр амьдралаа гяс хурдан босгочээл тэгэл цаашдаа баг өгөхөд нэг тийм бэлэн сэтгүүтэй байна гинэ. Тэр айгу сонин үнцэг байсан надаа. Энэ дээр хоёр юу гэж бодож байна? Яг эмч одоо биднээс нөгөө миний үндсэн мэргэжил бол сүрээгийн эмчилтэй. Тэгээ бас нөгөө сүрээ нийгмийн халдвар төвчин тэгээ сүрээр өгч байгаа улсууд бас энэ эрүүл мэндийн асуудал нэлээд тул үндсэн байдаг. Тэгээ тэрэн дээр яг биднээс ингээд эмчнэртэйгээ ярьж байгаа хүмүүс одоо сүрээгээр үтсэн улсууд тэр сэтгэл зүйн асуудууд их байна, архины амрал их байна тий. Тэр сүрээгийн эмчнэр өөрсдөө тэр зөвлөгөөх, сэтгэл зүйн зөвлөгөөх чадвартай болох хэрэгтэй юм байна. Одоо үндсэн тэр сүрийн мэргэжлээс яа тэгэхээр тэр нийгмийн хамгийн эмзэг гэх юм уу энэ сүрээд өртөмтгий усууд ажиллах уу тий архины амралтай гэр орон амьдралын жанр муутай усууд л байхгүй. Тэр усуудад тэр сүрээ өвчтөөгөө тэмцэхэд биднээс тэр сэтгэл зүйн зөвлөгөөх чадвар их чухал юм байна. Ерөөсөө тийм чадвар эзэмшихгүй бол биднээс усуудад ажиллах төвхтэй байна гэдэг. Тэгээд яг сэтгэл зүйн үндэсний төв одоо ихтэй сургуулиуд байгаа сэтгэл зүйн техникүүдтэй биднээс ярилцаад ер нь яг ингээд манай энэ хүчний байгууллагууд бол тэрийг анхаарад сэтгэл зүйчтэй болоод тэр ажилчид байна өөрөөсөө бас сэтгэл зүйд эрүүл байх хэрэгтэй юм л да. Замын цагтаа одоо цагтаа нар тий. Тэгээд тэр алхмууд аюул сайн хэрэгжиж эхэлж байгаа. Тэгээд одоо манай эрүүл мэндийн салбарт бол аль ч төрлийн эмч нар тэр сэтгэл зүйн зөвлөгөөх чадварыг одоо эзэмших хэрэгтэй юм байна. Одоо тэгээд яг тэр шашны байгууллагууд бол бас нэг төрлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгч байгаа бол хэлбэр нь. Гэтэ тэрийг одоо тэр хүний итгэл үнэмшлийг бол биднес өөрчилж чадахгүй юм чинь хүндэтгэлтэй л хандах хэрэгтэй. Тэр сэтгэл зүйн зөвлөгөө өгөх тэр одоо усууд маань харин өөрсдөө бас судлаад те ямар хэлбэрээр тэр сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үү гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй юм байна. Тэгээ биднес бол тэр энэ эрүүл мэндийн үрдсэн сэргийлэх хүчлэх гэдэг байна шүү дээ. Тэрэнд бас тэр сэтгэл зүйн тестүүд үт юм л да. Та ямар хэр стресстэй байна уу? Тэгээд одоо зарим байгууллагууд бол санаачлаад ажилчдын тэр эрүүл мэндийн үзлэгт тэр сэтгэл зүйн тестүүдийг авч эхэлж байгаа юм. Депресс, тэр сэтгэл утрал төвшин ямар байгаа юм те. Тэрийг дэвшүүлэхийн тулд одоо тухайн байгууллага юу хийх хэрэгтэй? Ажилчдаа одоо стресстүүлж байгаа ямар хүчин зүйлүүд байна. За ядаж ажил дээр стрессээ бууруулах те бүх
Тэгээд тэр сэтгэл зүйн үндэсний төвийн бол ингээд сэтгэл зүйч нарын ярилцлагаар юм ном гаргаад тарааж байгаа. Тэгэхээр ер нь ингээд сэтгэл зүйч нар гэж ямар усуд байдیں۔ Тэгээд тэр нөгөө хүн сэтгэл зүйчээ сонгоно гэдэг асуудал бол айгүй төвхтэй юм байна л да. Ээжтэй, ааваа, өмнө ирнэ гэдэг шиг. Танихгүй хүнд одоо бүх зовлонгаа ярих болчиход шүү дээ. Тэгээд тэр хүнээ сонгоно гэдэг нь бол айгүй төвхтэй асуудал юм байна л да. Тэгэхээр тэр сэтгэл зүйч нар маань өөрсдөө бас юм сурталчилгаа юм хийх хэрэгтэй юм байна л да. Наранбаатар гэдэг залуу үед тэр бол маш их фэйсэр явдаг гэр бүлийн сэтгэл зүйч гэдэг. Тэр гэр бүлийн асуудлыг бол би одоо тусна ярина гэдэг. Тэр бол тэр асуудал биднээс бас тэр сэтгэл зүйчдэрт бас нэгдэх хэрэгтэй юм байна. Тэднээс бас өөрсдөө таньж мэддэг хэрэгтэй юм байна. Тэгээд тэр сэтгэл зүйн асуудлын юм болохоор надад ажиглагдсан юм бол төлбөрийн асуудал юм байна л да. Их одоо социализм үед бол биднээс тэр сэтгэл зүйн туслан зөвлөлтөө бол байхгүй стресс багтаа байлаа л да. Одоо энэ цөм тэр стресс цөм зовлон өөртөө тав тулах оруулж тэнгууд тэр сэтгэл зүйн туслан зөвлөлтөө зайлшгүй хэрэгтэй болдог. Тэнгууд баруун тал тэр нэгээд маш үнэтэй. Одоо тэдэн төгрөг ингээд тэр усуд болохоор үнэхээр л тийм байж ич тэр сэтгэл зүйн асуудлыг шийдэх юм байл да. Тэрнээс бол үнэгүй сэтгэл зүйн зөвлөгөө гэх юм бол бас л хэцүү юм байна. Тэгэхээр хин нэгэн тэр сэтгэл зүйчнийг бэлтгэх хэрэгтэй. Одоо эрүүл мэндийн тогтолцоон, босролын тогтолцоонд те. Нөгөө талаар бол тэрэнд мөнгө төлдөг. Тэр бол надад хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй юм л. Тэгжиж тэр үйлчлэгээ минь өгч шүү дээ. Тэмүүлхий бол тэрийг бас дэмжиж сэтгэл анагаахын дээдийн сэтгэл зүйн анги тэр нөгөө эмхэг сэтгэл судлал гэдэг юм. Тэр үнэхээр сэтгэл зүйчтэй болсон улсуудад ажилладаг. Тэр салбар нь бол бас л их төвхтэй юм л. Яа тэгэхээр тэр нь ингээд одоо зах зээлийн хөрөндөө авахгүй шүү дээ. Хин нэгэн тэрийг төлөхгүй шүү дээ мөнгө. Тэгэхээр чинь тэр хүн ажилтаа хүн тул хаана одоо тусламж үйлчлэгээ байна тэрлүүл эмнэлэг эмэгтэйчүүдийн эмнэлэг юм те. Тэнгүүд яг одоо нийгэмд бол тэр сэтгэл судлаач, сэтгэл зүйч нарын тусламж үйлчилгээ маш хэрэгтэй байна. Тэр нь ч одоо харагдаад юм л те. Тэр лам нар бөөг тийм үү талдыг харддаг тийм мэдрэмжтэй улсууд туслаад байгаа нь бол бас л тэр сэтгэл зүйн тусламж үйлчилгээ л ямар нэгэн байдлаар өгч байгаа. Тэр нь бол биднээс нэ шүмжлэлтэй хандхаас илүү хамтарч яаж тэгэхээр архины хамаарал энтер ч гэсэн ерөөсөө тэр л байна. Тэгээ яг би одоо хувийнхөө хувьд бол за ямар ч л энэ сарын хугацаанд тамиг татдаг тэр зуршлаасаа салахын төлөө тэмцэе. Ямар нэгэн экшн хий тий. Тэгсэн л бас зорилт тавьж байгаа. Тэгэхээр хин нэгэн одоо нэг юм болохгүй бүтэхгүй юм байна гэх юм бол биднээс тийм үйлдэл хэрэгтэй юм л да. Тэрэл шүмжлэх байгаа шүү дээ. За энийг сонссон энэ хөдөлгөөнийг цаавс бол за тэгвэл бид сэтгэл зүйн зөвлөгөөнд нэг хамрагдчих тий. Эхний хамралтай байгаагүйгээ тодорхойлдог нэг тест хийлгэж гэх юм уу тий. Тийм алхам тэгээ за тэгвэл тэр ариун цэврээс ахын хэрэгжүүлээд үзэлт ямар бэрхшээл учрах нь тий. Тийм байгаасаа л гэж бодож шүү дээ. Сэтгэл зүйн зөвлөгөөн дээр бас нөгөө эрүүл мэндийн даатгалаас тодорхой хувийн хөнгөлөлн ч юм уу нэг тийм хуулийн үгэн заалт байт юм л. Гэхдээ хэрэгждэг манад. Тэгээд одоо болохоор сэтгэл зүйч нар нөгөө Facebook дээр нэгдсэн групп нэгээд тэгээд тэнд 24 цагаар онлайнаар сэтгэл зүйн зөвлөгөө авч болдог тийм юмнууд бас нэгдсэн юм л. Гэтэ ер нь ингээл асуудал болгоныг яриад байхад сүүлд ингээ бодох нэ хувь хүн өөрөө жишээлбэл хичээл зүтгэл гаргахгүй бол одоо асуудал олж хараад ч юм уу те за энийг яах вэ гэдэг ямар нэгэн хайлт хийхгүй бол бас бүх юмыг жишээлбэл одоо манайх чи хөгжиж байгаа бүх юм одоо окей 100% ингээд бэлэн байна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр өөрөө өөртөө хайртай байгаал. Тэгэл юм хайгаал. За өөртөө ихтэй мэдээллийг тий олж авдаг. Тийм нэг тийм дадалтай л байх нэг чухал юм шиг санагдаад байна сүүлийн үед. Ер нь бол яг энэ аяны хүрээнд бас бид нар бас нэг хэлэх гээд байгаа мессеж нь өөрчлөлтийг өөрөөсөө эхэлцгээе гэж байгаа. Энэ бол одоо жишээлбэл ингээл эрэгтэй хүмүүсний нунж дор байдалд ороод ч юм уу намаагүй ойлгохыг ингээд ингэж утгагүй биш. Зүгээр яг сэтгэлээ илчилж болно гэдэг нэг л мессеж байгаа. Тэрнээс гадна ер нь бол гол мессеж бол эр хүн өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье. Арай нэг жоохон юу вэ? Хариуцлагатай эр хүн байя. Халамжид сайн болцгоё. Одоо нэг үгээр л манай Монголын эрчүүд дотор ч одоо нэг дэлхийн бусад ингээ эрчүүдийг харьцуулахад
3 том дутагдал ер нь дийлэгт нь байна гэж байна. Тэр нь болохоор юу гэхээр монгол эрчүүд бол нийт массаар ерөнхийдөө нэг хартай байна гэж байна. Хоёрдугаарт бол айгүй халамжгүй байна гэж байна. Итэр. Гуравдугаарт бол нэг тийм романтик чаддгүй юм уу мэдрэмж мотой гэдэг. Ер гор болоод ерөөсөө яг монгол эр хүнийг бараг тодорхойлох хэмжээний үндсэн тийм ер нь болчиход байгаа. Характер нь болчиход байгаа байхгүй. Дөнгөд энийг бид нар ойлгож байгаа байхгүй. Юу гэхээр бид нар ч бас тэнэг хүн биш болохоор тэгэхээр ерөөсөө нийтээрээ бид нар одоо өөрчлөгдөхийн тулд яах ёстой юм бэ? Халамжтай байхын тулд яах ёстой юм бэ? За магадгүй бид нар чинь ингээд нөгөө нийгэм ахын маань биднийг тийм зөөлөн ч юм уу бид нар чинь нэг юм яг нэг үр завсрын үеийг туулаад өнгөрчлөө шүү дээ. Арчлал гарснаас хойш. Тэр үеч бас нэг хатуу ширээ нэг төлөж байгаа хатуулсан байж магадгүй. Тэгтээ бид нар ч одоо ингээд бас ингээд бус дэлхийд ингээд харьцуулангууд монгол эрчүүд нэрэл хартай халамж муу романтик биш байгаа байхгүй. Тэнгүүд энэ дээр бас агцгаар нэг үл саяны өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг ч бас нэг юм байгаа. Энийг тэгээд нөгөөх юм нь бол сая дөрөв нэргөө уламжлалт юугаар хэлж ирсэн. Монгол эр хүн гэж ямар юм бэ гэх гүндүүгөө те хээгүү гэд үндс үзүүлэлтүүд байдаг. Тэр бол яг хөө дээр үеийн одоо уламжлалт ойлголт болохоос орчин үед бол тохирохгүй гэж бид нар бодож байгаа. Юу гэхээр одоо гүндүүгөө гэдэг үгийг одоо монгол руу орчуулвал үгүй биш гадаад үг рүү орчуулвал утга дүүх үг нь бол тэнэгдүү те нэг жоохон манга одоо ингээл түнэд ингээд цохиад авахд энэ тоохгүй нэг те ийм гүндүүгөө нэг ийм байгаа л да. Англи нь бол юу гэсэн юм байдаг вэ? Тий. Тэр нь яац нэг сэтгүүл дээр гарцсан байлээ. Би нэг уншиж байсан. Тэгсэн чинь би одоо марч. Тэгсэн чинь тэр хоёр үгийн нэг нь бол байна шүү дээ. Тэнэг гэсэн үг байна. Тэнэгдүү заяа. Гүндүүгөө нэ хэнэггүй нэ заяа. Хэнэггүй нь болохоор айг бол жоох мангардагч юм. За нэг нь бол бохир заваан заяа. Одоо шил хээгүү гэж шүү дээ. Хээгүү гүндүүгөө гэдэг шүү дээ. Хээгүү бол одоо яах ингээд хожуур идчихсэн ингээд унчингууд газар ингээд хамаагүй хээгүү учраас ингээд аваад чихэн л тийм. Үлээгээд фүүгээл те. Үлээд хийж. Энэ бол хээгүү. Тэгтээ хээгүүн нэг бодлын сайхан юм шиг боловч нөгөө талаасаа бас эн чинь бос нөгөө дэлхийн улс орны хүмүүсийн ингээ харангуйч нэг газар унтсан хожуур ингээ эзснэр эн чинь бахархал биш. Монгол хүний бас нэг үндсэн юм бас нэг шууд одоо орчин үед бол тохирохооргүй надад санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар хээгүү гүндүүгүү гэдэг тэр дээр үе одоо уламжлалт тэр ойлголтыг бас ингэж дахиж авч үзэх. Тэрийгээ бас ингэж магадгүй одоо тэр хүнд хэцүү үед одоо жишээл байгалийн хатуу ширүүдэд тэмцээд одоо мал ах уу гэдэг ингээ явж байгаа хүмүүст ингээд хит хэтэ ч юм уу те ингээд тийм эр хүн хэцүү байхгүй тий. Одоо жишээлбэл ингээл за өөхтэй байна ингээл голоод хаяад ингээл эсвэл одоо яа тийм те ингээл эн чин яасан бохир юм бэ 7 хоног болгон хонжлоо угаах хэрэгтэй ч юм уу ийм шаардлага тавих ямар ч боломжгүй орчин байхгүй. Манай нүүдлийн ах учраас тийм ахвд хамгийн тохирч байгаа магадгүй үзүүлэлт нь хээгүү ч юм уу гүндүүгөө энэ магадгүй тэр адаптацид хамааралтай гэсэн зөвхөн хамааралтай тийм шалгуур байсан биш магадгүй. Одоо бол бид нар нийгмээр аягүй нийгэмшээ соёлжоод ингэж ирж байгаа тохиолдолд энэ бол бас арай өөр шалгуур тавигдах зүйл болчихжээ гэж бид нар бас хараад байгаа хэрчүүд. Тэгээд тэр юун дээр болохоор эрүүл мэндийн хувьд нөгөө цаа эрүүл биш болохоор тийм өөртөө итгэлгүй л байна л та. Ямар нэгэн шийдвэр юм гаргахад тийм учраас ингээл дандаа тийм харддаг ч юм уу тийм тэмсэргээр ханддаг тийм хандлага байгаа. Тэр би болохоор үгүй юм шүү. Эмэгтэйчүүдээс чинь эрэгтэйчүүд өөртөө бүр амар итгэлтэй байдаг гэдэг чинь. Эмэгтэйчүүд амар туранхай хажиж би тарган байна гэдэг. Эрэгтэйчүүд болохоор ингээд өөрийгөө талан тараа туранхай хэлж гисэн би гоё байна гэж бодоод байдаг гэдэг. Амар батарч гисэн нөгөө матер гүзээ мүзээтэй залгас ерөөс хинээс чичгүйгээр сах бүсгүй панаалтдаг гинэ найрдаг гинэ. Тэр нь болохоор юу гэхэлэр тэгтээ хүмүүс өөртөө итгээд байгаа байхгүй. Юу гэхэлэр ямар нэг байдлаар юу гэхэлэр энэ намайг тоохгүй байхгүй гэж бодохгүй байгаа байхгүй. Тэгээ шууд найраал панаалдал нөгөө. Тэгээ хүүхнүүдээс ер нь бол манай бүсгүүчүүдээс бас гардаг олон хүүхнүүдийн нэг тэр шүү дээ. Тэгээ өөрийгөө юугээ бодцсон тий. Тэгээ манайс ч нэг өөрийгөө бидэхгүй байгаа. Тэгээ тиймэрхүү юмнууд байгаа даа. Тэгэхээр ямар ч үс нөгөө би одоо ингээд энэ хөдөлгөөн маань цаашаа өрнөө жил болгон хийдэг байгаасаа тий уламжлаасаа тэгээд гэр бүл болгон энэ манай подкастыг сонсч байгаа хүн болгоны бас ингэ дүгнэлт гаргаад тий өөрчлөлтийг өөрөөсөө эхлээл тэгээд гоо ингээ гудамжинд сахлаад ицсэн залуу гаргалаар хайр үрээд идэг болох юм байна. Нэрэ тэрэн дээр нэг хэлэх гол мессеж бас марцсан байна. Юу гэхээр 11 сарын турш ингээ сахлаа ургуулсан явж байгаа хүмүүсийг одоо дэлхий бол яаж хардаг болсон бэ гэхлээр энэ бол арчаагүй ингээ сахлаа усаагүй явж ийн гэж биш. Тэр бол
маш сайхан сэтгэлтэй хүн байна гэж хардаг болсон юм байна л да. Юу гэхээр сайн үйл сайнд зориулаад одоо сахлаа хосохгүй тэр мөнгөө сайн үйл сайнд зарцуулсан гэдгийг ингээ харуулад илчлээд ингээ явж байгаа энэ хэлбэр гэдэг юугаараа бас нэг өвөрмөц соёл болоод 11 сар ингээ тогтож байгаа. Ер нь дэлхийн хэмжээнд. Тэгээ яг хөө энэ аяныг ингээ Монголдо ингээ бас нэлээд тийм өргөн хүрээнд хийх энэ эхлүүлж байгаа да бид нар бас их азтай хавтай гэж ингэж бодож байгаа. Өмнө нь бол бас хэд удаа бас хийгдэжсэн. Тэр нь бол яг хөө нэг газар авахгүй нэг тодорхой хүрээнд ингээ хийгдэд ингээ өнгөрчээсэн юм байна. Тэгэхээр яг хөө миний хувьд ч гэсэн манай энэ хийж байгаа үнэ юу гэхээр нөгөө сахлаа би бас нэг сүрхийдэг гэж ингээ нөгөө сахал ургуулдаг залуус нэг сахал ургуулагч клуб бүлэг байдаг шүү дээ. Тэр мэрэнд бол орохоор хэмжээнд ургуулдаг байхгүй. Нэг жоохоо нөгөө ширвээ сахалтай. Тэгээд тим хэмжээнд нэг байдаг байсан. Тэгээ миний сахлыг ч одоо ингээ ургуулад ирэнгүүч нөгөө эсэргүүцчихэд ихтэй эхнэр нь эсэргүүцээд байгаа гэж байгаа шүү дээ. Тэр шиг намагч болохоор нөгөө ээж байна. Одоо ингээ найз ингээ эсэргүүцдэг байхгүй. Чи наа сахлаа хусаач яаралаа. Тэгээ эсэргүүцч хичнээн байсан ч гэсэн бид нар одоо ингээд энэ аянд нэгдэхийн тулд энэ аяныхаа гол мессежийг хүргэхийн тулд нэгдүгээр өдөр ямар байсан бэ? Ингээд 30 хоногийн дараа ямар байсан бэ гэдэг зураг ингээд тавиул бас их хөвгөлтэй сонирхолтой дүр зураг гарч магадгүй гэж бодож байгаа. Хоёрдугаарт энэ аянд сахалгүй залуус яаж нэгдэх юм бэ гэж байгаа байхгүй. За бүх хүн сахалгүй ялангуяа монголчууд ч тийм их сахалтай бас биш. Тэгэхээр юм сахалтай болгоод гоё аппликейшнууд гараад ирсэн байгаа байхгүй. Тэгвэл их гоё өстой янзын гоё хэлбэртэй юм сахлуудыг ингээд тавиад энэ аяндаа нэгдээд тэ сахалгүй ч гэсэн сайхан сэтгэлтэй байд юм уу сахалгүй ч гэсэн сайн үйлс аянд нэгдэцгээч гэдэг юм уу тэ тэр ураагаа ингэж гоё хэлээд ингээд нэгдүүл илүү гоё үнэнгүй л болох байхгүй. Бүсгүүчүүд бас нэгдэж болно. Тэр яаж нэгдэх вэ гэхээр бас л нөгөө аппликейшн ашиглаа гоё сахалтай болгоо хөгжилтэй шүү дээ чи яагаад тэ магадгүй зарим бүсгүүчид эрэгтэй хүн болохыг юм уу эсвэл гоё сахалтай ийм явуулахыг хүсдэг мөрөдөг юм. Энэ аянаар бас заримдаа бол эрчүүдтэй бас ингэж гоё илэрхийлж болно шүү дээ. Ягаад гэхээр эрчүүдийн эрүүл мэндийн санд ягаад эмэгтэй хүн жишээл нэгдэж болохгүй гэж те. Эрчүүдтэй хайрлцгаая гэдэг. За манай аяны нэг бас уриал слоган бол эр хүн бүхэнд хайр бий гэсэн. Эр хүн бүхэнд зүрх бий гэсэн нэг тийм слоганыг бид нар хэлж байгаа. Тэрний юу гэхээр харахад хатуу ширээ юм шиг боловч эр хүн бол дотроо бас их уян зөөлөн бас хин нэг юм хайрлахад бэлэн юм хайр сэтгэлтэй юм зөөлөн хүн шүү гэдгийг бас хэлж байгаа тийм утга. Тэгээд энэхүү эр хүн нэртийн аянд одоо манай залуус бүгд нэгдэж тэгээ эрчүүдээ одоо хамгаалах эрчүүдийнхээ эрүүл мэндийн төлөө ялангуяа төрөв булчирхай хавдар туссан эрчүүдтэй туслахын төлөө энэ нэг сар зөмөр сахлаа ургуулъя сахлаа ургуулад хэмнэсэн нөгөө сахлын татварыг авах мөнгөө тэр төрөв булчирхай хавдартай хүмүүст хандуулцгаая гэж тэгж уриалаад байгаа. Хамгийн гол мессеж бол бас энэ энийхээ хажуугаар бид нар өөр бас эрчүүдийнхээ хувьд шинжлэх шаардлагатай болсон мессежүүдийг бас ингэж түгээгээд нэг сар болох юм аа. Яг 11 сарын дундуур эхэлж байгаа болохоор бид нар одоо 12 хоногийн дараа эхэлж байгаа учраас ингээд 12 сар руу ороод 12 сарын 12-нд дуусгаар ингэж төлөвлөсөн байгаа. Нэг өөрөөр хэлбэл нийт хугацаа нь бол 1 сар хэвээрээ. Гэхдээ 12 сарын бас эхний 10 хоног нь бол бас орно. Энэ аянд. Тэгээд бас юм байдаг байхгүй. Эмэгтэй хүмүүсийн зүгээс бас ингээд сахал ургуулах айгу амархан юм шиг харагдаж бас магадгүй. Маш хэцүү зүйл байдаг байхгүй. Тэгээд зовхон зохихгүй тэгэл зарим газараа сахал урган зарим газараа ургахгүй тий. Тэгээ ингээд ийм хэцүү төвхтэй байдлыг бид нар чи ингэж тестч даван туулж одоо бусдад одоо доромж дуулах юм уу эсвэл хил амаар хэлүүлэх байд юм уу. Энийг даван туулж иж бид нар чи ингээд сахал ургуулдгийг бас ойлгоорой. Тэгэхээс хүссэн хүмүүхэн ч бас ингээд сахал ургахгүй. Тэгээд ингээд ингээл нөгөө туркууд шиг ч юм уу арабууд шиг бид нар ч бас нэг яг тийм биш. Тэгэхээр тийм сахалтай хүмүүс бас байдаг л баг. Тэгэхээр тэрийг бас ойлгоорой гэж байгаа. Тэгэхгүй нөгөө манай өсвөрчүүд маань ингээл сэтгэлээр ингээд сахлаа ургуулсан. Тэгээ нэг ингэ залуу бас ингэ шоолоод ээж бас болохгүй байна. Тэр ч бас сэтгэл сайхан байна. Сүүлийн үед надад нэг юм ажиглагдаад байна. Одоо жишээлбэл эрэгтэй хүн гэдэг тодорхойлолтын дээр одоо дагалдж байгаа нөгөө нэг одоо тодтолууд нь хитрхи одоо сөрөг тийм болох хандлагатай байна уу гэж хараад байгаа хгүй. Одоо жишээлбэл хүчирхийлэлтэй холбоотой асуудал гэхээр хохирогч нь хэн байна? За 90 гаруй 98% нь эмэгтэйчүүд тийм. Тэмүүд үлдээд байгаа нь эрэгтэйчүүд. Тэгэхээр эрэгтэй хүчирхийлэгч юм байна гэдэг хандлага. Тэгээд дээрэс нь сүүлийн үед хүүхдтэй холбоотой хүчирхийл ярингууд хойд аав нь өвөө нь тэг гэлэг дандаа эрэгтэй хүнтэй холбоотой ингээл асуудлууд мэдээллүүд гарч ирэл одоо нийгэмд нүдээлэдэг тэр мэдээллүүд тэгэхээр эргээд эрэгтэй хүмүүс ч угаасаа одоо нэг юм сөрөг толтой болоод байна тий.
Гэтэл тэр хүмүүс чинь тулгамдаад байгаа асуудал байна. За тэрийг шийдчихэж нэг асуудлаараа эерэг тал руугаа болох бас нэг юм магадaltaй ч юм шиг. Тийм, ер нь хүчирхийлэл чинь бас нэг 3 хэлбэртэй юм байд юм байлээ. Тэр нь бол юу гэхээр нэгдүгээрт бол биеийн хүчирхийлэл, бие махбодын тэгээ эдийн засгийн сэтгэл санааны гэдэг 3 төрөл. За тэгэхээр бие махбодын хүчирхийлэл бол ил харагддаг учраас хүмүүст айгүй юм ерөөсөө шууд бодиттой байгаа. Тэн дээр дүгнэлт хийх нь айгүй амархан. Нэг өөр л эрэгтэй хүн чинь одоо тэс жаад нэг зөгчдөг ч юм уу тий. Эсвэл яадаг чи ингээд нөгөө бүшгүйг ингээд яачих нь шүү дээ, нэг алгадчихдаг ч юм уу тий. Тэгвэл тэр эрэгтэй бол хүчирхийлэгч болж харагдаж байгаа. Нэг л. За эдийн засгийн бас хүчирхийллүүд бас байдаг тий. Жишээлбэл одоо нөхөр нь юм уу яг орлого болоод байдаг. Их нэртэй жишээлбэл мөнгө өгөхгүй ч байд юм уу тий. Ингээд яваад чинь ер нь бол нэг эдийн засгийн хүчирхийлэл хийж байгаа хэлбэр. Сэтгэл санааны хүчирхийлэл бол Монголд бол бас их байдаг. За тэр нь бол голдуу. Нөгөө талаас нөгөө эмэгтэй хүнс эрэгтэй хүнд илүү их нэрээс одоо нөхөрт гэдэг явж байгаа. Тийм сэтгэл санааны хүчирхийллүүд бол голдуу бас тийм их байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр Монголд бол яг юм сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлээд ингээд тэн дээр хохирогч болоод ингээд нөгөө тал нь ялж исэн тохиолдол юу байхгүй дэж эрэгтэй хүн жишээлбэл нөгөө манай эхнэр ингээд намайг сэтгэл санаагаар ингээд хүчирхийлээд би ингээд хохирогч болсон ингээд шүүг ингээд за тэрний талд шийдчихсэн нэг ч удаа тийм тохиолдол кейс байдгүй гэж байгаа. Гэхдээ энэ сэтгэл санааны хүчирхийлэл бас л томоохон сэдвүүдийн нэг магадгүй нөгөө нөхөрч ингээд илэрхийлж гарч чадахгүй байжгаад ингээд архинд донтох ч юм уу өшөө өөр илэрхийлээд ингээд гаргаад аж бас болох талтай яагаад тэгэхээр хүн чинь нөгөө сэтгэлээ нээх хэрэгтэй тий. Тэгэхээр тийм талууд бас байж болох юмаа гэж бид нар бас бодоод байгаа. Би сайхан хүчирхийлэлээс хамгаалах байрнаас сурвалжлага бэлтгэсэн байхгүй. Тэгээ нөгөө цагдаагийн 101 рүү одоо ингээд залгаж одоо хүчирхийлэлээс хамгаалах байранд очиж байгаа хүмүүс нь хохирогчт нь болохоор дийлэнх нэмэгтэйчүүд. Тэгээд хаа ганц нэг эрэгтэй хүн ирдэг гэж байгаа байхгүй. Цөөхөн утсаар зөвлөгөө мэдээлэл авч байгаа нь дийлэнх нь эрэгтэйчүүд. Тэгээд манай эхнэр арх угаад хүүхдээ хаяад ингээд битэрийг хаяа явчлаа. Эсвэл одоо ингээд байна гэдэг дандаа нэг тийм асуудалтай хүмүүс ханддаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг нөгөө сэтгэл зүйн хүчирхийлэл гэдэг чинь тэнд жинхнээсээ явж байгаа. Мэдхгүй явж байгаа. Энэ нэг харагдаж байгаа юм. Нөгөө мэдрэг хэцүү сэдвэлтэй тий. Тэгэхээр ямар нэгэн байдлаар би одоо тэр хүчирхийлэл хийж байгаа улсуудыг ямар ч өмөрөх шалтгаан байхгүй. Маш олон юмар тэр улсууд. Гэхдээ надаа эмч хүний үед хэлж чадах юм бол тэр улсууд цоо ирүүл биш байна. Ямар нэгэн асуудал тулгамд чинь тэр нь өрнөлдсөн байна тий. Tiger Woods гээд маш сайн голчмист тий. Түс ч одоо бас 10 жилийн өмнө Sex Money гэдэг юм бас эмгэгтэй байсан юм л төрхий тэрийг мэдэхгүй. Тэр өөрөө машин голчин тийм ухаан төвлөрүүлдэг. Тэр манай тэр стрессээ дандаа сексээр талдаг байсан байл л та. Тэр нь бас эмгэг байсан. Тэнгүүд одоо тэр хүчирхийлэл хийгээд байгаа улсууд тийм эмгэгтэй бас болох юм байна. Тэгэхээр тэр эмгэгийн одоо шалтгаан нөхцөл нь маш олон багталтай. Тийм болохоор одоо манай мэрэгжлийн байгууллагууд тэрийг одоо бид үсгээд бүртгээд нөхцөл байдлаа харна гэдэг чинь бол бас зүг багтай байна. Далд байсан ч юм уу, бүртгэдэггүй ч байсан юм уу. Одоо ингээд тэр хуйлууд гараад, төрчлийн хууль гараад те мэдээлэл болоод төвд гараад те. Тэгээ дараагийн алхам нь бол тэр шалтгаан үндсэн суурийг одоо тэр үнийг баримтлаад суушаа амрах юм алхалт. Тэр тийм нэвтрүүлэг зөндөл харсан. Тэгээ нөгөө хүн маань эрүүл болоогүй учраас нөгөө нэг тодорхой хугацаанд тэр төвдөө байж байгаа буцаал нөгөө ирж амьдрахаас өөр аргагүй. Буцаал уцрахаас өөр аргагүй тий. Тэгэхээр биднээс тэр хүн болгон ямар нэгэн байдлаар ягаад тийм байдал үүсгэж байгаа гэдэг үндсэн цаад суурь шалтгааныг биднээс олоод тэрнийг арилгахын төлөө ажиллах тохиолдолд тэр үлдээ мэдээж нөгөөдөө зэвсэгдэх нь ойлгомжтой. Тэгээ ямар ч одоо ингээд хүчирхийллийн асуудлыг ярихад бол тэгж л одоо тэр нийгэм хин нэгний буруу гэж хайгаад шүү дээ. Тэгэхээр тэр хүчирхийлэл хийсэн улсууд маань өөрсдөө ингээд ойлгоод те би энэ дээр алдаатай юм байна. Өөрчлөлтөөр өөрөөсөө эхлэвэл илүү үр дүн төрөх бах те. Тэгэхгүй одоо хичнээн хамгаалах байр байх юм те. Хичнээн жил одоо тэр чинь хамгаалах юм те. Би бол бас л эргэлзээтэй л одоо тэгтээ ямар ч байсан нааштай алхмууд хийгдэж чинь те зүг байна. Одоо тэгэхээр тэр нөгөө
сэтгэл зүйн тусламж үйлчилгээ маань энэ шаардлагатай байна. Тэрийг одоо өргөжүүлэх, чанаржуулах тэ шаардлага зүйсээр тавигдж байна л гэсэн шалтгаан байх л гэж би хараад байна. Гэтэ мэдээж тэр нөхцөл байдал энэ 30 жил тэр одоо 90 оноос хойш тэ 30 жилийн нийгмийн одоо төвөгтэй байдал үүслэн шүү дээ. Эдийн засгийн урдын төлөвлөж байгаагүй маш олон бэрхшээлтэй гэр бүлүүд тулгарлаа. Маш олон гэр бүл одоо тусдаа амьдралаа шүү дээ. Амьдрал өгөөд таны хэсэг нь бол одоо амьдрахын тулд бүх эдисээ ажиллауллаа шүү дээ. Тэгэл одоо 90 онд 7-8-д байсан залуучууд одоо л гэр бүл авч явах төвшөнд хүрч шүү дээ. Тэднээс тэгээд үнэхээр тийм амьдрал хайр байсангүй юу. Тэгэхээр тэднээс тийм хатуу ширүүн бусдад муугаанд гаргалж юу те. Хүмүүс хэцүүлдэг. Тийм болохоор л нэлээд эрэгтэй сэдвүүдтэй биднээс эрэгтэй байна гэж ширийн доогороо хийх ёсгүй. Ярилцгал ёстой. Хилцэл ёстой. Тэгээд тэр мэдээж одоо шалтгаан үр дагавар нь бол мэдээж аль алинд нь л тусч байгаа. Одоо гэж би хараад байна. Тийм болохоор тэр гендерийн асуудал ингээд ярингууд за 2 жил орхил авлаа гэд тэр гэр бүлийн асуудал юм уу тэр ачаалтаа болчихж байгаа асуудал нэг хэсэгтэл таслах цаалс үнсээр нь бол таслахгүй шүү дээ. Тэр ямар ч байсан тэр ойлгогдсон байх ёстой. Ирчүүд маань өөрсдөө дүнэлтээ яагаад өөрчлөлт гаргаж болохгүй байгаа те. Тэр юмгийг өвчтэй асуудлаа тэгвэл ярилцээ шийдээ те эмнэлэг танд сурыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээндээ тэр юм оруулъя те. Тэр сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэхээ оруулъя. Зин эмгэгтэй уусуудаа яах юм те. Албатай эмчлэх түүгээл байдаг. Тэр маань хэр үр дүнтэй байна. Хитэн хүн албатай эмчлүүлээд дахнаас гарав гэдэг чинь бас төгтөл асуудал. Биднээс хинч одоо хүндхийг өсөхгүй л байна. Тэгэхээр ямар ч байсан тэр төсөв мөнгө тавигдаад тэр үйл ажиллагааны явагдаад явж байгаа хэл та. Тэр яг тэр талаар яагаад сайн мэдж байгаагаар бас тэр албатай эмчлэх төвд сүрэг өвчлөх байдаг. Тэр чинь сүрийг нь эмчлэхгүй бол бас бусдаа алдвар таараад идэг. Тийм учраас бол бас л төвтэй асуудал. Тэгээд албатай эмчлэх нь тэгэхээр тэгээд албатай эмчлээд эхнээс гарах боломж нь хэрэг байдیں۔ Тийм. Одоо саяны тэр жишээлбэл хүчирхийлэл гэдээ ярьж байна. Тэрэн дээр хүчирхийллийг бид нар ямар арга замаар одоо шийдэх хэвтэй юм. Шийдгээд авах хэвтэй юм уу? Эсвэл нөлөөлөх хэвтэй юм уу? Тэгээд за яг одоо жишээлбэл шууд ахуй байдалтай амьдралын чанартай шууд холбоотой зүйлс байгаа байхгүй. Жишээ нь нэг ийм кейс би сонсч байсан. Тэрний үгээр нөхөр нь эхнэрээ ер нь банк зодд юм байна. За тэгээд тэр бол нэг гутлаараа ингээд нөгөө бакал юу идрээр ингээд шууд ингээд толгоор ингээд зохиод зодод байт юм байна л да. Тэгээ эхнэр нь бол нэг хэлэхгүй ингээд ер нь нэлээд удаан жил ингээд явцсан. Тэгээд ер нь бол хавь ойрхон хүмүүс ингээд хэлээд мэдэгдээ цагтаа дуудаад ингээд юу асан гэж байгаа. Тэгэхээр тэр бол хөдөөнөөс орж ирээд тэр чинь 2 хос байна гэж 3 хүүхэдтэй. Тэгээ эхнэр нь жирэмс дээрс 3 хүүхэдтэй. Ингээд нөхөр нь бол нэг байгуулагч жолооч хийд юм байна л да. За нөхрийг нь 21 хоног одоо харчлаа гэж бодъё л да тий. Одоо ингээд шийдэгч шүү дээ. Тэр чигаага ингээд юу яаж ингээд залхан сэрлүүлэх. Тэгэхээр тэр хүүхдүүдийг хиндэж яах вэ те. За ингээд нөгөө бүсгүй тэрнээс ингээд салаад явлаа гэх чинь хаашаа очих вэ? Зах тэр чинь нөгөө хамаатай садангүй зүгээр энэ хот бараадад өрөөд ирсэн бүсгүй гэж. Тийм ийм тохиолдол гэхлээр чинь бид нар яг ийм хатуу шитгэл нь яг онжийн онохгүй байх уу? Эсвэл яг яах ёстой гэдэг яг амьдрал дээр буугаад ирэхээр яг тэр хууль дүрмийн юм уу тийм зохицуулалтууд ч бас шууд ингээд наалдаж өгөхгүй нэг ийм сонин юм байдалд оруулаад магадгүй нөгөө нөхөр нь ингээд байхгүй бол тэр чинь тэжээгчгүй. Тэг ингээд бүр хэцүү байдалд ороод байгаа ч юм шиг ийм сонин юмнууд бол бас их байд юм л бас бүр хөдөө бас тийм хосуудын бас нэг ийм кейсийг би сонсч байсан юм гэхэлэр бас л нөхөр нь одоо их нэр ингээд зодод хүчрхийлээд ингээд яваад идэг. Тэгээ явангүй чинь тэнд ялах хүүхэдтэй бүсгүй одоо нөхрийн ингээд аваад жишээ тоног өрөөж ажиллах чинь тэр чинь одоо хээр байгальд одоо чам байгуунаас ахгүйлаад хэцүү зэрлэг амт тэгтэй тэгээ бүсгүй хүн чинь тэр юм дэмтрч бас хэцүү шүү дээ тий. Тэгэхээр энэ мэтчлэнгийн яг ингээд ийм асуудлууд төр бид нар яаж шийдэх ёстой юм бэ гэдэг ч бас их сайн яг шууд хууль дүрмийн дагуу ингээд явж гарч бас их нөгөө нь яах ёстой гэхэлэр энэ дээр бол бид нар бас жоохон нөлөөллийн ч юм уу багаар бид нар бас нэг жоохон гэгээд үгэх ч юм уу. Ингээд энэ жишээлбэл эр хүн гэдэг энэ аяа эхэлж байгаа нь бол
бид бүсгүүчүүдийн эсрэг ингэж ерөөсө гендрийн ч юм уу одоо феминистүүдийн дургу хүрхээр хийж байгаа алхам бол биш. Ер хүн хүчирхийлэгч биш байгаа ч гэж бид нар уриалж байгаа. Ер нь бол ер хүн сайн халамжт эцэг байгаа ч гэж ингэж уриалж байгаа. Ийм л юу юм тэгэхээр биш. Нөгөө манай ер нь ч бас аяг эсрэгээр хүлээж чаддаг шүү дээ. Ер хүн гэл та нар ингэж юу яаж гинэ те. Тэгвэл бүсгүй хүн ингэж яадаг та нар биднийг хамгийн их ингэж зоодог яадаг ингээл те. Тэр үзгээс нь бити хараасаа гэж хүсэж байгаа. Энэ аян байна илүү одоо олон хүнд төгж хүрээд бас эрчүүд эрүүл мэндийнхээ төлөө ингэж нэгдэж чаддсан юм байна. Эрүүл мэндийнхээ төлөө дээрээс нэгэндээ туслахын төлөө те сахлаач гэсэн нэг сар ургуулж байгаа ч гэсэн сахлын татвар авах мөнгө бас эрчүүдийнхээ эрүүл мэндийн төлөө нэг ч гэсэн эрүүнийг аврахын төлөө ингэж хандуулж чаддсан юм байна гэдгийг бас харуулаасаа энэ бол бас нийгэмд бас их гоё гэрэл хийгээд үгүйс сайхан аян болоосоо гэж би хүсэж байгаа. За подкаста энд хүрээд гурлаа дуусгая те. Ямар ч байсан энэ ярилцлагыг сонсоод за эрчүүдийн эрүүл мэндийг жишээлбэл за хамгаалах гэдэг нь нэг жижиг сэдв юм шиг боловч ухтаа за гэр бүл те тухайн гэр бүлийн гишүүдийн одоо цаашдын амьдрал ч юм уу хүчирхийлэл гэдэг нийгэмдээ маш олон хүрээнд хамрах тийм эрг өөрчлөлт гэж тийм эрг өөрчлөлт рүү хөтлөх ийм сэдв ярьлаа гэж дүгнэж байна. Тэгээд энэ хүртэл сонссон сонсогчдод маш их баярлалаа. Тэгээд дараагийн подкастаараа иргэд болцъя. За баярлалаа. За баярлалаа.